За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр 8 дугаар ангийнхаа хүүхдүүдэд дараах хичээлийг орохоор бэлтгэлээ. За баримтлагтыг нь хичээлийг анхааралтай үзээд тэмдэглэл хөтлөөд топиктой оруулах. Хичээлийн гол тодорхойлолт, томьёо, жишээ, бодлогыг тэмдэглэх. За дараах зурагт ямар биес хоорондоо харилцан үйлчлэгдэж байна вэ? Тэр харилцан үйлчлэлийн үр дүнд ямар үр дагавар гарч байна вэ? Сайн ажиглаарай хүүхдүүд ээ. За дасгалын ийм бөөрөнхий бөмбөгнүүд байна. За энэ бөмбөгийг Б зурагт яаж өөрчилсөн байна? За Б зурагт хүн бөмбөг хоёр харилцан үйлчлэгдсэн байна, тийм ээ. Хүн дээр нь дарах, гараараа дарах ийм харилцан үйлчлэл үзүүлсэн. Үүний үр дүнд бөмбөгний хэлбэр төрс өөрчлөгдсөн байна, тийм үү? За мөн адилхан дараагийн зурагт ямар биеуд харилцан үйлчлэлцэж ямар үр дүн гарч байна вэ? За энэ бөмбөгийн мөн хүн гараараа базаж бөмбөгийг агшааж хэлбэр төрсийг өөрчилж байна, тийм ээ. За энд болохоор ном сум харуулж ном сумыг сунгаж татаад мөн хэлбэр төрс нь өөрчлөгдөж байна, тийм үү? За энэ бичлэгт мөн ямар биеуд харилцан үйлчлэлцэж байна? Бөмбөг хүүхэд хоёр харилцан үйлчлэлцэж байна, тийм үү? Ингэснээрээ зогсож хөдөлгөөнгүй тайван байсан бөмбөг хөдөлгөөнд орж хөөрсөн. Тэгэхээр бөмбөгний юу өөрчлөгдсөн бэ хүүхдүүд ээ? Бөмбөг хөдөлгөөнгүй тайван байжгаад хөдөлгөөнд ороод хөөрөөд явна гэдэг чинь бөмбөгний хурд өөрчлөгдсөн байна. За мөн хөдөлгөөнгүй хүүхдийн араас бөмбөг өнхөрч ирээд хөлнийх нь улан тэгэлж зогссон. Тэгвэл яах вэ? Бөмбөгний мөн хурд өөрчлөгдсөн байна. Тийм ээ, хөдөлж байсан бөмбөг хөдөлгөөнгүй болоод зогссон байна. За тэгвэл нэг бие нөгөө биеийг дарах, түлхэх, агшаах, сунгах зэрэг харилцан үйлчлэлийн их багын хэмжээг хүч гэсэн физик хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. За тэгвэл биед хүч үйлчлэхэд биеийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөнө. Мөн бие хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөнө. Гуравт нь урдны хэмжээ өөрчлөгдөнө. За тэгвэл өнөөдрийн хичээл хүч ба биеийн хэлбэр хэмжээ гэсэн ийм сэдвийг үзэх нэ. За зорилго. Өнөөдрийн хичээлийн зорилго маань бүршинд үйлчлэх хүчний хэмжээ ба бүршний суналтын хэмжээг туршилт хийж олох хоорондын хамаарлыг томьёолох гэсэн юм зорилго төвшүүлсэн. За зорилт нь нэгдүгürt бүршний суналтыг харуулсан хэлбэр туршилт хийх, хоёрт нь бүршний суналт ба хүчний графикийг зурах тайлбарлах, гуравт бүршний суналт ба хүчний хоорондын хамаарлыг томьёолох, дөрөвт дасгал бодлого ажиллах гэсэн юм дөрвөн зорилт төвшүүлсэн байна. За хүчийг F үсгээр тэмдэглэдэг. Хүчний нэгжин ньютон. За 100 г шоколад ойролцоогоор 1 ньютон жинтэй байдаг. За энд шоколад гэж жишээ авсан болохоос 100 г масстай ямар ч бие 1 ньютон жинтэй байдаг бахнэ. За хүчийг динамометр гэдэг багжаар хэмждэг. За бүршин динамометр, дижитал динамометр, электрон динамометр гэдэг динамометрийн янз бүрийн хэлбэрүүд байдаг. За энэ дээр энэ биеийн жинг олон хэдүүлээ. Энэ бие маань энэ динамометрт ямар хүчээр үйлчлэж байна? За динамометрийн эхний заалт 20 ньютон байсан байна. Биеийг дүүснээр 100 ньютон болсон. Тэгвэл энэ биеийн жин маань 80 ньютон жинтэй байх нэ. За туршилт хийх заавар. За энэ бүршнүүдэд дээр ачаа зүүж бид нар туршилт хийнэ өнөөдөр. За нэгдүгээр туршилт. Бүршинд 50 г ачаа зүүж бүршинд үйлчлэх хүч бүршний суналтын хэмжээг олно. Хоёрт нь бүршинд 100 г ачаа зүүж бүршинд үйлчлэх хүч бүршний суналтын хэмжээг олно. Гуравт нь бүршинд 250 г ачаа зүүж бүршинд үйлчлэх хүч бүршний суналтын хэмжээг олно. Дөрөвт нь бүршний суналт үйлчилж буй хүчнээс яаж хамаарч байгааг график байгуулж дүгнэлт хийнэ.
За 1-р туршилт. Бүршинд 50 г мастай ачаа зөөе. За 50 г мастай ачаа зөөхөд бүршинд хэдэн ньютон хүч үйлчлэх вэ? За дээр дурдсан 100 г шоколад 1 ньютон жинтэй гэв. Тэгвэл 50 г мастай ачаа хэдэн ньютон жинтэй вэ? За тэгвэл 0.5 ньютон хүч үйлчлэх нэ. 50 г мастай ачаа зөөхөд бүршинд 0.5 ньютон хүч үйлчлэнэ. За тэгвэл бүрш хэр хэмжээгээр сунсан байна? Энэ шугам дээрх заалтыг хараад хэлээрэй хүүхдүүдээ. 8 см байна тийм ээ. За тэгвэл бүршний суналт 8 см байна. За 1-р туршилтын үр дүн. Бүршинд 0.5 ньютон хүч үйлчлэхэд бүрш 8 см хэмжээгээр сунсан байна. За энэ үр дүнгээ сайн тогтоож аваарай. Энэ үр дүнгээр график байгуулнаа. 2-р туршилт. Бүршинд 100 г ачаа зөөе. За 100 г ачаа зөөхөд бүршинд хэдэн ньютон хүчээр үйлчлэх вэ? За 1 ньютон хүч үйлчлэнэ. За тэгвэл бүрш хэдэн сантиметр хэмжээгээр сунсан байна вэ? За энэ шугамн дээрх заалтыг харъя. 16 см байна тийм ээ. Тэгвэл бүршний суналт 16 см хэмжээгээр сунсан байна. За 3-р туршилт. Бүршинд 250 г мастай ачаа зөөе. За 250 г мастай ачаа зөөхөд хэдэн ньютон хүчээр үйлчлэх вэ? За 2.5 ньютон хүчээр үйлчлэнэ гэж. Тэгвэл хэдэн сантиметр хэмжээгээр сунсан бэ энэ бүрш? 40 см байна тий шугамны хэмжээгээр. Бүршний суналт нь 40 см байна. Тэгвэл хүч ихсээд байх тусам суналт ихсээд байна бас мөн тийм ээ. За тэгвэл эндээс дүгнэлт хийгээд график агуулъя. За нэг туршилтынхаа үр дүнгуудыг хүснэгтэнд оруулсан. 0.5 ньютон хүч үйлчлэхэд 8 см сунж ирсэн. Тэгвэл 1 ньютон хүч үйлчлэхэд 16 см сунсан. 2.5 ньютон хүч үйлчлэхэд 40 см сунсан. За үүнийг графикаар харуулъя. За хажуу тийшээ хүч, дээшээ бүршний суналтын хэмжээ. Энэ дельта гэсэн тэмдэг нь гурвалжин тэмдэг нь болохоор суналтын хэмжээг хэлж байгаа. Бүрш хэд байж байгаа хэд болж сунсан юм бэ гэсэн хэмжээг хэлж байгаа. За тэгвэл энэ хүснэгтээр график байгуулахаар шугам хамааралтай байна. Бүршинд их хүчээр үйлчлээд байх тусам суналт нь ихсээд байна гэсэн үг. За тэгвэл Гүкийн хуулийг томьёолъя. Бүршний суналт нь үйлчилж байгаа хүчтэй шууд пропорционал хамааралтай. Үүнийг Гүкийн хууль гинэ. За тэгвэл саяны графикийг ингэж дүгнэлт хийсэн байна шүү дээ. Шууд хамааралтай энийг Гүкийн хууль гэж нэрлэсэн байна. Гүк гэдэг үнээс учраас Гүкийн хууль гэж нэрлэсэн. За томьёо нь болохоор F тэнцүү K дельта X гэдэг хүчийг олохдоо бүршний хат гэдэг юм байна. K бүршний хат гэдэг байна. Бүршний хатыг бүршний суналтын хэмжээгээр үржүүлж болдог байх нэ. За тэгвэл бүршний хат гэж юу хэлдэг байх нь? Бүршний хат гэж юу вэ? Бүршний хат нь өршний уян хатан чанарыг илэрхийлнэ. Тухайн бүршний нэг бүршний хувьд хатан тогтмол хэмжигдэх юм байна. За дасгал бодлого ажиллая. Хүчийг хэмждэг багажийг юу гэдэг вэ? Динамометр гэдэг тийм ээ. За тэгвэл 10 кН нь хэдэн ньютон бэ? 1 кН нь 1000 ньютон байдаг шүү дээ. Тэгэхээр 10 нь хэд байх вэ? 10,000 ньютон тийм ээ. За 6.5 меганьютон нь хэдэн ньютон байх вэ? За 1 меганьютон нь сая ньютон байдаг. Тэгвэл 6.5 меганьютон хэдэн ньютон бэ? 6,500,000 ньютон. За бүрш 2 ньютон хүчний үйлчлэлээр 1 см сундаг бол 8 ньютон хүчний үйлчлэлээр
ямар хэмжээгээр сунах вэ гэж. Тэгвэл 2 ньютонд 1 см сундаг юм бол 8 д байх вэ? 4 см сунна тийм ээ. Сүүлийн бодлого 4 ньютон-метр хаттай пуршийг 0.6 м байсныг сунгаж 0.8 м болгов. Хүчийг ол. Тэгвэл пуршны хат буюу К 4 ньютон-метр гэж өгдсөн. Тэгвэл пурш нь 0.6 гэж байгаад 0.8 босыг чинь суналтын хэмжээ нь 0.2 м байна. За ингээд 4-ийг 0.2 м-ээр үржүүлэхээр 0.8 ньютон хүч гарч байна. За ингээд захим хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.